Сайн бацгаана уу? Гэр бүлийн аялал 3 үргэлжилсээр Токиотын маань аялал үнэхээр сонирхолтой үргэлжилсээр байна. Тэгээ яг эд дундаа орцсон явж байгаа. Бид гурав бол Осака руу явах ойртож байна. Тэгээ ямар ч гэсэн Осака руу явахаас өмнө Одайба дээр ирээд хиймэл ардлыг одоо охиндоо харуулна, таниулна, танилцуулна гэж бодож байсан. Тэгээ яг түүнийхээ дагуу бид гурав маань өнөөдөр Одайба цагийг өнгөрөөхөөр өглөө эрт босоод тэгээ хамгийн ихэнд очих газар гэж төлөвлөгөөнийхээ дагуу бид гурав зорьсон газараа ирж байна. Тэгээ ямар ч гэсэн хиймэл ардл маань охинд маань бол таалагдах байхаа гэж бодож байна. Ингээд өнөөдрийн аялал маань эхэлж байна. За бид гурав Одайба дээр ирлээ. Одайба дээр өчигдөр уржигдөр орой бол бид гурав салют харах гээд ирсэн. Тэгээ орой ирсэн болохоор яг Одайбаг охиндоо үзүүлж таагүй. Энэ удаа бол охиндоо Одайбаг хаар үзүүлэх гээд ирлээ. Тэгээ бид хоёр ч гэсэн 8 жилийн дараа ирж байна. Энд Хилтон төчөд бодол байна. Өнөөдөр бол харьцангуй бас гоё дулаахан юм өдөр болж байна. Айсан дан 8 жилийн өмнө энэ Aqua City гэдэг энэ дэлгүүр рүү орж аялаад аягүй их тоглоом авч явж байсан. Тэр Toys гэдэг биений тохиртонч билүү. Яа баярлалаа. За түмэн тэгэхээр бид Нью-Йорк хотод ирсэн байна. Тэгэхээр та нар Японоос шууд Нью-Йоркод ирснийг гайхаж магадгүй. За тэгэхээр шууд ингээд Японоос Нью-Йоркод ирсэндээ маш их баяртай байна. Ер нь Нью-Йорк гим гэж бодоогүй. Өстой гайхалтай. За тэгээд одоо яна хөрхий. Та нар энд харах юм бол манай их таймны маань хөшөө байгаа. Хати. За, ирэх тайм гэсэн үү? Ирэх чөлөөний хөшин маань энд байна. Одоо ихэнх хүмүүс ич зураг харуулах гэсэн маань энд байна. За, тэгэхээр ер нь бол бид нэр Нью-Йоркод биш Одайбад байгаа. Одоо нөгөө эртээд өчигдөр л уржигдөр firework болсон газар энд байна. За, тэгэхээр болохоор би юу гин гэж бодоагүй. Одайбаг өмнө ирэхэд энэ бүр амар их олон хүмүүс шавцсан. Тэгээд энэ нэг амар сайн харагдахгүй байсан байхгүй юу? Гэтэ firework нь ч гоё байсан. Тэгээд аялгаугийн би саяны ярьсан бичлэгийг бүр мартчихж. Тэгээ сая би видео эвлүүлээд байж байхдаа бүр ямар хөөрхий юм бэ? Үнэхээр бүр ингээд нэг үе бодвол нүр хагарсан байна. Ямар хөөрхий гэж бодож байлаа. Яагаад тэгэхээр анх би яг нөгөө видеогоо ингээд өөрсөндөө хадгалж үлдэнэ гэдэг юм зорилгоор видео хийж эхэлж байгаад аялгау айгуу дургу бичлэг хийхээр намайг бити аваарай, намайг бити бичээрэй. Би зураг авахуулахгүй гэж айгуу их тэгдэг байсан аахгүй юу? Тэгсэн чинь одоо болсон чинь миний охин бүр ингээд чөлөөтэй ярьдаг болоод, зураг авахулдаг болоод, бичлэгэнд ордог болоод ингээд бүр айгүй хөөрхөн болсон. Тэгээ эн чинь өсвөр насны хүүхдийн хувьд бол нэг талаараа бол нүур хагарч ин хүнтэй харилцаа. За дээр нь хүнээс хамгийн гол нь ичгүй байх гэдэг зүйлд ингээд суралцшин гэдэг бол надад айгүй гоё санагдаж байлаа. За үргэлжлүүлээд бид гурвын аялал бол Одайбад үргэлжилж байгаа. Одайба бол 1853 онд одоо далайн товтлогооноос хамгаалах зорилгоор барьсан энэ цогцлбор юм байлээ. Тэгээ үргэлжлүүлээд бид гурав бол Aqua City Одайба гэдэг худалдааны төв дотор орж ирсэн байна. За эн чинь 5 билүү 6 давхарт байсан шиг санагдаад байна. Тэр чигтээ юм хоолны газар та. Тэгээд бид гурав менюг харж агаад хоолнуудаа сонгож агаад хамгийн гоё хоолтой газар нь орж идийгээд орж ирсэн. Тэгээд энэ хоол бол бүр энэ рамен бол бүр үнэхээр гоё амттай, бүр тасархаа Японд идсэн хамгийн гоё рамен гэж бид гурав бол нэрлсэн. Тэгээ үний хувьд бол бас тодорхой хэмжээний үнэтэй байсан санагдаж байна. За үргэлжлүүлээд шөнийн гинзаг харж ийн. Тэгээд гинза дээр бол мэдээж бид гурав өдрийн цагаар ирсэн. Тэгээ одоо бол харин шөнийн гинзаг видеонд буулгаж байна. Тэгээд орой нөгөө худалдааныхаа
Ропонгийнхэн төвүүдийн гэрлнүүд нь асчаар бүр айгүй гоё харагдд юм элэ. Зураг авахд бичлэг хийхэд ч ихсэн айгүй гоё. Гэхдээ Гинзаг бол холоос л ингээд зургийг аваад видео хийгээд явсан. Яг Гинзаг гудамж руугаа бол ороогүй, харин өөр зорилготой цаашаа үргэлжлүүлсэн байгаа. За бид гурав яг одоо Ропонгид ирсэн байна. Токиотын Миното дүүрэгт байрлах олон улсын соёл урлаг, бизнес, шөнийн амьдралын төв болсон алдартай бус юм аа. За Ропонги гэдэг нэрний утга нь бол 6 мод гэсэн утгатай бөгөөд энэ нэр нь бол 17 дугаар зууны үед оршин байсан 6 том модноос үүдэлтэй байх нэ. За Ропонги бол Эдо үеэс хойш цэргийн бааз, гадаадын элчин сайдын яамд байрлаж байсан ийм түүхтэй. Дэлхийн 2 дугаар дайны дараа бол Америк нэгдсэн улсын цэргүүд байрлаж байсан газруудын нэг болж одоо гадаадын иргэдийн төв болжээ. Харин 2000-аад оны эхээр бол Ропонги Hills болон Tokyo Midtown гэж зэрэг ийм томоохон төслүүд хэрэгжээд орчин үеийн өндөр барилгууд, офис, худалдааны төвүүд бол бий болсон юм байна. Ропонгид мөн урлагийн гурвалжин төв байдаг бөгөөд олон улсын музейнүүд бол нэг дор байдгаараа онцлогтой. Үүнд бол Мори урлагийн музей байна. За мөн энэ бол орчин үеийн бүтээлүүдийг үзүүлдэг бол үндэсний урлагийн музей, Сунтори урлагийн музей гэх зэрэг ийм музейнүүд нэг газар байрлалгаараа онцлогтой байх нэ. За тэгээд бид гурав Ропонги шөнийн гудамжаар аялж агаад үргэлжлүүлээд бас нэгэн сонирхолтой газар орж ирлээ. Бид гурвын өнөөдрийн хамгийн сүүлийн зогсоол бол Team Lab. За бид гурав санаж байгаа бол одоо падаас бид гурав Team Lab-д орсон. За тэр Team Lab-аас юугаараа ялгаатай вэ гэхээр энэ маань ерөөсөө хязгааргүй орон зайд үзэгчдийг одоо юм бүрэн автуулдаг гэх юм уу? Тийм сонирхолтой газар орж ирлээ. За энэхүү музей нь бол дэлхийд алдартай дижитал урлагийн музей 2024 оны 2 дугаар сарын 9-нд бол Токиотын Миното дүүрэгт бол шинэ байршилд үе таалгаа нээж исэн байна. За бид гурав бол нэгдээд удаагүй байхад нь орж ирсэн юм байна. Энэхүү музей нь бол урлаг, технологи, шинжлэх ухааныг хослуулсан хязгааргүй орон зайд үзэгчдийг одоо бүрэн автуулдаг ийм бүтээлүүдээрээ алдартай ийм гайхамшигтай газар орж ирсэн байна. За энэ газрыг би яг өөрийнхөө тайлбарлах юм бол бид нэг ийм заримдаа сонин, содон ийм зүүдэлдэг те нэг ийм зүүдний ертөнцөөр аялаад байгаа юм шиг гэх юм уу? Ийм хязгааргүй ийм зүүдний ертөнцөөр аялж байгаа юм шиг. Тэгээ яг тэр газраа бид нар яг өөрсдийнхөө биеэрээ ингэж одоо аялаж хязгааргүй ертөнцөд л аялж байгаа. За би яг ингээ гоё тайлбарлаж чадахгүй ч магадгүй. Гэтэ нэг тийм гоё содон ертөнцөд орж ирлээ. Энэ ертөнцөө бүгдээрээ хамтдаа танилцъя. Дээр нас нэмээд хэлэхэд хүн ийм хязгааргүй орон зайд орж ирэхлээр тэг нэг ийм жингүүдэлд орсон юм шиг тийм мэдрэмж бас төрдөм бэлээ. Энд бас яг энэ гайхамшигтай энэ үзүүлбэрүүдээс гадна энд явж байгаа энэ хүний тархийг ховсдож байгаа энэ аялгау бас бүр амар сонин содон байсан. Ингээд хамтдаа хил хязгааргүй гайхамшигтай ертөнцөөр аялцгаая.
санагдаж байна байлоо. Яа. Бүр яг ингээд дотор нь орсон юм шиг ийм мэдрэмж төрдөм байх шүү. За, тийм завстраа явж байна. Боцноос олж бүр сая бүр үнэхээр амар ертөнцид орж гараад ирлээ. Хүн яг нөгөө зүүдлэхээр энэ янз бүрийн сонин содон гой зүүдлдэг те эвгүй зүүдлүүд яг нэг тийм мэдрэмж энэ гэрлийн хүчээр те хүний тархийг яаж удирдах болдог вэ гэдгийг сая бас уран тод харууллаа гэж би бол бодож байна. Тэгээ би саяны энэ гэрлийн юуг бол дахиж үзье гэж бодож байна. За манай хоёр тэнд одоо цаана харагдаж байгаа тэр өрөөлөө ороод зураг зураад тэгээ миний энэ ард харагдаж байгаа энэ хан дээр харагдаад байгаа зургнуудыг хүмүүс өөрсдөө зураад тэгээд ингээд дэлгэцэн дээр харуулт юм байна. Тэгээ тэрийг аялал маань зурыгээд манай хоёр маань очрлоод доош нь баг хүрч байна. За нэг юм байна. Тэгэхээр болохоор энэ одоо энэ хүмүүс дээр зураг зураад тэгээд хойныг харагдж байгаа энэ дээр ингээд зурсан зураг ингээд шууд хевлээд гэх юм уу одоо нэг тийм нэг 3D маань гараад ирчдэг. Тэгээд энэнийг апдейт хийчихээр хөөхөн тортол зураад байж энэ тортол turtle манай тортол болохоор ногоон өнгөтэй. Тэгээд дээр нь сөөхөн чингэлж байна. Юу скибиди тойлет зураг гэж бодож ирсэн. Скибиди тойлет зурж болохгүй мэн. Тэгэхээр би сүүл иймэрхүү юм өнтер бодаагүй юм муухай бодож байна. Би л 6 наснаас хойш иймэрхүү юм бодаагүй. Kim Ayıl o Kirsten cheese. Oh. Юу гэдэг? Оо, бураарсан байж тээ. Бураарсан байна. Окей, зүгээр шат тав. Я зовсноо дуртай байна. Тэгээ хамтнаа хамтсан гэс хажиж ирсэн. Зурсан явж байна. Аялал. Ямар хөөрхөн юм бэ? Хэлээ гаргаж яасан. Тий. Энэ зургийг зурх болсон шалтгаан гэвэл айгүй хөөрхөн санагдаад тэгээд өөрийнхөө нэрийг бичиж үзмээр санагдаад тэгээд монгол гэдгээ японоор бичээд тэгээд доор нь I love you so much гэж бичсэн байгаа. Яа дуруу харуулсан бэ гэх юм бол яг зүгээр бичих юм бол яг нөгөө нэг юугаа буруу харуулаад тонгоруулсан юм шиг харагдах болохоор тэгж бичсэн байгаа. Энд Тимотингийн явж гин. Энд аялгаугийнх гараад ирлээ. Энд аялгау явж байна. Ямар хөөрхөн юм бэ? Чи амар ихэмсэг болохоор бүр дээгүр яваад байгаа юм байна те.
чамд юу санагдуулж байна? Чамд ямар мэдрэмж өгч? Өөрийнхөө төвшин дотор явж байгаа юм шиг санагдаж байна. За цаашаа үргэлжлээд явж байна. За дараагийнхаа зогсоолд ороод ирсэн байна. За ер нь бол гэрлэр хүний тархиар бол зүгээр л наад жиндөө энд бол үгээр хэлхийн аргагүй гоё зүйлүүд энд байна. Бид гурвын өнөөдрийн аялал ингээд өндөрлж байна. Эмнээр өнөөдөр ямар байв? Энэ гурлаагийн ирсэн team lab хэр байв? Ямар санагдав? Хүлээлтээс давсан уу? Эсвэл онцгой байсан уу? Ямар байсан бэ? Янз юм нөө. Хүлээлтээс давсан. Жамин юм биш үү? Хүний төсөөллийг бас үүдээ төсөөлж байгаагүй юм ингээд зүүдэндээ хардаг юм их юм уу гэх. Тэр болгоны ингээд нүдний өмнө аваад ирд юм. Юу юм бэ? Тэр сони юм. Айгуу сони. Маш гоё. Фантастик гэж хэлдэг. Фантастик. Гэрлийн фантастик. Тэрийн арчигаас хардаа ийм гоё. Янз. Дөрөвшн араас. Цөөтэй гоё юм те. Түрүүн бол хүн аюух байсан. Одоо хүн цөөтэй хүн болгоо ингээд орчиндоо ороод мэдрээд одоо энэ орчноо мэдрээд үнэр чинээ энэ үнэр бас гоё нэг цэцгсэн үнэр тэгээд тийм голын эрэг модны үнэр юм. Модны ч юм уу тийм ургамлын үнэр. Тэ тийм гоё. Тэгээд энэ хөгжим байна. Хөгжим бол бүрний бүрэн ховсдож байгаа байхгүй. Бүрэн ховстоод яг энэ орчинд нь ороод энд одоо нэг ч хүн байхгүй бүр байна. Айлгуудын цууж байна. Үнэхээр сайхан маш олон гайхалтай аяллуудаар аяллаа. Тэгээ Японд өнгөрөөж байгаа өдрүүд маань талдаа орцсон явж байгаа. Бид нар маргааш Токиод хоноод нөгөөдөр бид нэр Осака руу явнаа. Тэгээ үнэхээр бүр дахиад хэлээ да үнэхээр гайхамшигтай л байна. Баярлалаа.